Яа, иргэн ороод иржээ. Өнөөдөр амралтын өдөр болоод одоо энэ шиг малахын шиг болоод дүгжрэлтэй байгаад шиг байна. Манан тахан дөрвана орж ирсэн оргор үнтэй амралтын өдрийн мэнд хүргье гэж. Түүхий төмөрийг дарханда тушаанахөө түлхүүрхийн үү цоочихин үү өрөө мэдрэхөө төрсөн би чамдан тушаалаа Тушэдаоно түлхээд хайно өөрөө мэдрэхөө. За амралтын өдрийн мэнд хүргье. Орж ирж байгаа усуудаа. За лайва сайхан ширлээд өгөөрэй. За ямар яварч байсан дүүнер дээр очиод лайв хийлээ. Яварч байсан сайхан дүүнрийгээ сайхан дэмжээд. Тэгээ мундаг дүүнер байна. Хөдөлмөрч тийм ээ. Одоо хурдтай сайхан залуу хүмүүс машин хөдөлмөрч одоо мундаг юм залуучууд байна. Тий. Тэгээд одоо хүнд юм хийж өгж байгаа. Одоо тэр машин дэргнийх нь үйлчлэгээ явах дангийн сольж өгж байгаа энэ зүйлүүд бол үнэхээр одоо сэтгэлээрээ хандсан тийм ээ. Яг одоо өөр юм шиг хандаж ингэж одоо ажилдаг ийм сайхан мундаг залуучууд байна. Тэгээд манайхан жолооч нар тийм ээ. Монголчууд сайхан зорж очоор саруул гээд авц сервис байгаа. За одоо энэ улаастаа явах замд за зэвсдэгчний 015 дугаар ангийн яг урдхан талд 10 дугаар гудам гэдээ байж байгаа. За тэргээр эргээд ороход бол за саруул авто сервис маань одоо ажиллаж байна. Тэгээд өнөөдөр тэнд очиж зогсож байгаад за ямар ч бав одоо 5 6 машин орчлоо. Сая нэг бүрүүсээр одоо бас амаржин солиулъя гэж орж ийн. Тий, тэгээд ийм одоо мундаг дүүнер байна. Тэгээд энэ сайхан дүүнрийгээ сайхан дэмжээд тийм ээ. Одоо ингээд очиод бас ингээд чадхаараа бас лайваа ингэж хүргэлээ. Тий. Тэгээ манайхан бол одоо энэ 97 цаг ирсэн. За ингээд амарчин явах ангийнхаа зүйлүүч нь ингээд дуурсан, муудсан юм байх юм бол одоо саруул авто сервисээр очиод солиулж болох нэ. За тэнд бол цогц үйлчлэгээ явж байгаа юм. Одоо тэн дээр бол одоо явах ангаа за ингээд тус тослогоогоо за ингээд өрүүлээ аппарат компьютер онцлогоо ингээд одоо өксүүлүүд бол тэнд дэгдэж байна. Ингээд ийм мундаг сэтгэлээр ажиллаж байгаа залуучуудаа сайхан бид нар сайхан дэмжих ёстой шүү дээ. Тий. За тэнд бол ёстой нэг машин л ордог ийм гаражтай ийм хөөргөн одоо өөрснөө хөдөлмөрлөөд хинээс ч гоохгүй тийм ээ боломжоор ингээд
ажиллаж байгаа юм залуучууд байна. Нэг машин орж ийн, нэг машин одоо ор зогсоол яг жолооч нь буугаад өөрөө хараад ингээл тэр одоо тийм ээ машинахаа одоо аль нь одоо дуурсан, муудсан эдэн сэлбгүүдээ ингээд солиулаад ингээд явах юм боломжтой юм одоо газар байна да тий маш одоо цэвэрхэн тэгээд түргэн шуурхаа үйлчилж байна. Сэтгэлээрээ үйлчилж байна. Харьцаа хандлага гоё байна. Тий мундаг байна. За ийм сайхан одоо газар байна гэж байна. Энд ерөөсөө яваад олоход бол маш амархан юм байна. Би одоо өмнөх одоо тэр саруу сервис дээр хийсэн лайвн дээр бол тодорхой хэлсэн. За тэгээд анар маань сайхан зорж очиод ингээ үйлчлүүлээрэ. Бид нар одоо цаг зав хэмсэн түргэн шуурхаа, найрсаг үйлчлэгээд ийм газруудаар л одоо сайхан үйлчлүүлдэг штэ. За тэгээд сайхан зөрөөд оч манайхаа тий зөрөөд оч. За хүний унж байгаа одоо төмөр хөлөг машин гэдэг бол хүний хоёр дахь гэр болж явдаг. Машин одоо тавтаа тухтаа одоо дуу шуу байхгүй те. Ингээд одоо аюулгүй байдлаа хангаад машин дэргээ хайрлаад ингээд явдаг жолооч нар тийм ээ. Бид нар бол ингээд явдаг штэ. Машинд нэг юм тор хийгээл дуурхтал одоо ямар хэцүү байдаг вэ? За яана тийм ээ одоо дуурчлаа. За дараагийн одоо сэлбэгээд ангинда нөлөөлөндөө гал ингээд шандаа санаа зовдөг штэ. За тэгээ зориод оч манайхан зориод оч тий сайхан зориод оч очоод сайхан үйлчлүүл. Яа тэгээ зөв зүйтэй лайвыг бол манайхан сайхан шеэрлж явах хэрэгтэй маа. Зөв зүйтэй лайвыг бол сайхан шеэрлээд те түмэн дүргээд ингээд бид нар чинь нэг юм одоо нэг хэрүүл уруулан дуртай янз бүрийн одоо муу мухай амиг л шеэрлээд ингээд үздэг болцсон. Ингээ муухай атаархуу болцсон ийм байж болохгүй. Монголч сөөхүүлээ тийм биз дээ. Энэ нэгэндээ одоо тийм ээ бас одоо дэмтэй тусдаа явах хэрэгтэй шүү дээ. Би тэгж боддгийг. Би нэг энэ хүмүүнтэй харгалдаас хөргөлцөөд авахыг хүсдэг. Ийм л байдаг. За тэгээд манайхан зорж очиод сайхан тийм ээ саруул авцаар сервисээрээ сайхан үйлчлүүлээрэ. Маш одоо түргэн шуурхаа, маш одоо сэтгэлээрээ гоё хандлагатай ийм одоо хоёр мундаг залуу одоо түргэн шуурхаа үйлчилж байна. Тэ. Дүүнэрээ сайхан дэмжлээ очлоо. Тэ. Бас намайг бас үздэг юм байна. Бас дагдаг юм байна. За тэгээд одоо бас дэмждэг юм байна. Тэ. За ийм л байна да. Манайхан сайхан зорж очиод сайхан үйлчлүүлэх хэрэгтэй. Тэ. Одоо мэдээж одоо машиндаа хайргүй, машиндаа одоо тийм ээ эдэнгийн солихгүй ингээл тарнаар гээд унаад идэг хүн бол байхгүй шүү дээ. Тэгээд аль болох машинаа сайхан хайрлаж унаад эдэнгийн сайхан солиод одоо өрн дулааны үйлдвэрлэл ирсэн амаржанаас өксүүлээд ингээл сольж байгаа шүү дээ. Тэ. За тэгээ манайхан зорж очиод сайхан үйлчлүүлээрэ. Мянга сонсохоор нэг үз гэж. Би бол аль болох зөв зүйтэй лайвыг хий, зөв зүйтэй зүйлийг түгээе. Зөв зүйтэй үйлдэл одоо байвал тэнд одоо хаач байсан очиод лайв хийгээл гэж ингэж бодож явж байгаа. Тэр ч утгаараа одоо тэр хоёр дүүдээр очиж одоо лайв хийлээ. Тий. За ийм байна. Тэгээд одоо өнөөдөр амралтын өдөр сайхан. За би бол уламжлалт ёсоор байна. Амралтын өдөр одоо бас ингээд тийм ээ хамартаа ус ингээд ярилцдаг лайв одоо ингээд эхэлж байгаа. Сая бол тэн дээр одоо албан ёсны одоо тэр сервисийг сайхан танилцуулж за ингээд ийм газар бай шүү. Тэгээд ирж үйлчлүүлээрэ гэдэг одоо сайхан лайвыг бол хийлээ. За одоо бол ингээд комент уншаад явъя. Тэгөө. Сайн уу дүү гэж сайн байна уу? За ингээд ах солонгос машин ундаг юм уу гэж. За Япон машин унжин даа. Яг хөө надад болоод идэх юм. Миний энэ муу одоо шумахар бол надад бол хангалттай байдгийг. Тэгээд тийшээ явахад сайхан одоо гарах гэсэн үйл хангаад маа сайхан хүргээд өгчин тийм ээ. Тэгээд эндээ очиод сайхан ямар алхаагаа хийгээд бол одоо
машина унаад гарахад одоо зориод очие гэсэн газараа бол ямар ч байсан яваад очтдээ шүү тий. Айхтар одоо тэгээд нөгөө тийм ээ баян затгалан үн шиг одоо нэг юм одоо машин унаа утас одоо энэ чинь бол хэрэглээ болчихлоо шүү дээ. Ерөөсөө л хэрэглээ зүгээр л хүний хэрэглээ болчихлоо шүү дээ. Түүнээс нэг гоё машин унах гал нэг гоё одоо тэгээд нэг том одоо вандгар жиг унах гал нэг баахан зээл хүл тавиад ингээд солиороод ингээд ямар шаардлага байхгүй. Одоо хүн бол одоо эдийн засаг тэмэлтээ аль болох одоо бензин бага гэдэг тийм ээ. Одоо бүр харин ч одоо энэ нэг юм дулааны үйлрэлд бид нар нэг юм цахилгаан дугуй муугүй их унмаар байна. Тий. Ер нь эрүүл мэндэд чирэгтэй, эдийн засаг чимэлтэй ийм байна. Ер нь бол нэх одоо энэ гар утас бариад нэг ингээл хинээсээ томрох нэг iPhone 16 мурга 17 молоог нь бариад ингээд нэг одоо зүгээр утас хэрэглээ. Миний нууц бол зүгээр л одоо нэг юм Samsung-ийн одоо адил утас. Тий. Одоо болоод байд. Live HD. Тий. Ингээл одоо харах үзэх юм аа сошиалоос харж тий. Тэгэл болоо шүү дээ. Тэр нэг эд хөрөнгөн шумдаг. Саа нэг одоо хүнд нэг одоо баян харагдах гэж ингэж одоо нэг баахан одоо үр зээл тавьж тэрийг одоо дарах гэж үйл тамаа үзээл тийм ээ ингээл тэгээ тэрэндээ стресс бухимдаал тэрийг одоо зүгээр энэ сошиал дээр ил гаргаал тийм ээ тэгэл тэмгээ гайхуулаад ингээ явж идэг энэ зүйлээ бол одоо болох хэрэгтэй. За ийм байх шүү тий. Тэгээд лайва сайхан шеэрл одоо тэгээд энэ амралтын өдөр одоо ингээд юу яаж штэ ингээд чөлөөтэй юм сайхан лайв хийгээд за одоо ингээд коммент сэтгэлдүүдийг одоо тэр нь сайн тэр нь муу гэхгүйгээр одоо бүгдийн сайхан уншаад ингээд явъя гэж байгаа. Хамгийн гол нь бол одоо бид нар бол нэг юм эдийн засагт одоо хэмнэлттэй цаг цаваа хэмнчих түргэн шуурхай найдвартай одоо тийм ээ илдэг харьцаатай ийм газрыг сонгож үйлчлүүлэх хэрэгтэй. Тэнд бол хамаагүй одоо энэ дөрвөн амаржийн солиулууд хамаагүй хямд байна. Үн хөлсийн асуугаараа одоо энэ дугаар могорлон залгаад ингээд асуугаад ингээд ороод үйлчлүүлээрэ. Тэнд одоо дөрвөн амаржийн ком одоо амаржийн солиогт хамаагүй одоо хямдхан байна. Цаавны шаарыг марыг янз бүрийн одоо түүх одоо босоо хөвтэй солиогт бас хямдхан байж байна. Тий. Тэгээ тийм л газрыг бид нар сонгож хайж одоо ирж явдаг шүү дээ. Тэгэхээр бол би та нартай арай дөх юм уу? За тэнд очиж үйлчлүүлвэл арай нэг цаг цаваа хэмнэх юм болов гэдэг үүднээс л энэ лайв хийж байгаа. Зөв ярьж байна. Нөхөр молууд юу ч үзэхгүй болохоор ингэж малтдаг гэж. За яг хаа тэгээд тэр хүмүүний л одоо асуудал байх тийм ээ. Тэгэд ер нь бол гол нь одоо бас эергэл байх хэрэгтэй. Тий. Энэ нэгээ муулаад хоорондоо алдсаад ингэж явах ямар шаардлага байхгүй. Би одоо энэ нөгөө нөхдүүдэд муулууллаа гэд би одоо муу болчихгүй, би хүчхгүй, хачихгүй. Тий, уруудад ороочихгүй. Та нар одоо намайг муу хэлснээрээ одоо та нар одоо ингэж элдв бусаар одоо тороод одоо янз бүрийн хаяг нэр зураггүй нөхдүүд бичснээрээ ийм байх штэ. Тэгээ би өглөө энэ дэр нэг одоо нэг зүйл одоо энэ лайвн дээр нэг зүйл хийгээл. Өглөө одоо өчигдөр оруулсан бичлэгэнд дор 2 удаа нэг нөхөр одоо ингэ бичсэн. Тэгээ би өөр сошиал дээр ингэ зургийг тавьсан. Тэгсэн чинь тэр нөхөр өглөө одоо хаанаас дугаар олсон над руу залгаж ийн. Тэгээ үний зураг хөрөг ингэ тавилаач. Тэгээ ингээд яахан одоо ширүүхэн юм одоо яриа өрнөлөө одоо хуцуул нохоо хатаар дулаад одоо ПМ уншаад ингээд одоо яахан ярьлаа. Тэгээ би хэлсэн. Чи яах ч хүний дор дуртаагаараа чи хүн доромжилтий. Чи доромжилж болдог. Тэг чамайг би ил гаргаж болдог юм. Тэг хуцаад гараа чи ингээд. Ингээд нэг жаахан юм хэрүүл маргаал юм болсон. Тэгсэн чинь зайлуул уучлалт гоо. За би уучлаарай зүгээр ингээд маазраад ингээд битсэн шүү. Чи тэгж маазардгүй маа тий. Маазрах юмтайгаа маазраар ши. Тэгсэн чинь одоо бүх одоо тэр бичсэн комент устгасан. Тий. Тэгээ чи миний зургийг устгаад өгөөч. Тэгээ энэ зургийг маань устгаад өгөөч. Тэгээ би одоо пост устгач тэр бичсэн комментуудаа устгах. Тэгээ би чиний зургийг устгах. Чи тийм ээ. Чи хүн ухаантай юм бол зөв юм аа үз. Би таалагддаг бол чи заавал миний доор орж иж элдв бусын бичих шаардлага байхгүй. Тэгээд ингээд ПМ хэлээд ингээд жаахан хурцсан л та. Тэгээд коммент устгасан ингээд одоо над руу уучлалт гуугаад тэгээ би одоо тэр тавьсан зураг мургийг устгасан. Тэгээ уучлалт гуйсан. Чи үнээс уучлалт гуугаад ингээд яв. Тий. Тэгээд тэгсэн заа ойлголоо тэгээд одоо миний буруу. Тэгээ би одоо ингээд зүгээр яхан ингээд бичсэн мал гэж юм. Тэгээд зүгээр бичт юм уу? Тий. Заавал одоо доромжлын хүүхдээ ингэж одоо бичих хэрэгтэй юм уу? Тэгээд нэг мөн часгас арайлаа тий. Зургийг ингээд тавингуу за хүний зураг мураг бас өөрийнхөө эрхийг яриад. Тэг би ирэхгүй юм уу? Адилхан одоо энэ нэг тий Монголд одоо хаяа нийлж хамгаалж амьдарч ийж тий иймэрхүү юм болсон. За иймэрхүү юмнууд л байгаа. Тэгээ ер нь бол
Би одоо энэ сошиалын цаанаас одоо янз бүрийн зураг хөрөггүй энэ одоо янз бүрийн бичээд байгаа нөхдүүдэд бас хэлж байгаа. Тий. Үзэх юм а та нар өөрснөө сонгоод үзээрэй тийм үү. Хямар алхаа үнэхээр одоо хямар би таалагддаг бол намайг үзэх албагүй. Тий. Үзгэж шаардаагүй. Үзэх юм а сонгоод үз. Заавал одоо хүний доор орж нээлттэй бусыг бичээд тэгээд ингэж дараа нь одоо яаж байгаа юм бэ? Миний зургийг ингээд тавьчихсан биз дээ. Ийм биш дээ, тийм биш дээ. Хуц нь уулна. Тий. Яа одоо би үгдгийг би доромжлуулаад би одоо яах вэ? За доромжилж л үгээ. Би одоо хүн яаж харьцсан яг түн шиг л харьцсан шүү дээ. Хүн шиг харьцсан бол хүн шиг л харьцсан. Хүн нохоо хаа шиг харьцаад их юм бол би бас адилхан хүн шүү дээ. Би бас адилхан бас тий бас одоо хүнд харуулаад бас харьцаж чадна шүү дээ. Харьцаанд нь харуулаад харьцаанаас харьцаа гэдэг шиг. Ингээ явж бас чадна шүү дээ. За ийм зүйл босоо. Лайвч тоглолт хийзээвээ үзмээр байна л гэж. За лайвч тоглолт бол одоо за мэдхгүй ямар ч байсан манай тогтоод бол одоо юу яасан юм бэ лээ. Тотгоон Баямөкийн одоо тоглолтод одоо орж байгаа. За дууны одоо тэмцээнд нь ороод 2 дугаар ойрыг эзэлсэн. Ганцхан хоногийн өмнө ороод 2 дугаар ойрыг эзэлнэ гэдэг бас бол одоо бас тийм ээ. Сэр хэмжээний дуулж гэнэ гэдэг нь бол тэндээс харагдаж байгаа байна. Ингээд 2 дугаар ойронд орсон. За тэгээд одоо энэ тоглолтод нь бас одоо болгочих юм байна лээ. Тэгээд энэ тоглолтод нь бас орж дуулах юм байна лээ. Тэгээд одоо нөгөө бэлтгэл сургалт мургалтаа хийгээд ингээд явж байгаа. Ийм зүйл байгаа юм байлээ. Тэгээд энэ лайвч дуулж байгаа тоглолт бол яг хуу болно гэж яригдчихсэн. Одоо тэгээд болвол би бол орно тий. Болохгүй бол тэгээд болохгүй гэдгийг хэлэх байлгүй дээ тий. За ийм байна. За тэгээд өөр комент бичих болсоо байх юм бол комент бичиж ороод тэр би сайхан уншия. За энэ муу энэ сайн комент гэхгүй ялахгүй салахгүй бүгдийн сайхан уншия. Тэгээд минд мэдээж явж байгаа шүү. Өнөөдөр амралтын өдөр сайхан амарж байгаа баг. Тэгээд бид нар нэг юм зөв лайва зөв одоо уриалгахтай юм зүйлээ сайхан илүү түлхүү уншиж тийм ээ үзэж бусдаа түгээж явах ёстой байгаа. Яхвэл хүний мод дурлаад хүн нэг уйлж унжаач юм уу хүн нэг орилж бархираад хашгираал хин нэгэн үнтэй хэрэлдээл маргалдаал тэгээ ингээд ирэхээр л хэдэн мянгуулаа шавдаг хүний мод дуртай тийм ээ тэрийг хэдэн мянгуулаа ширлээ явдаг. Яг үнэн бодит зөв одоо зүйтэй ийм лайв хийхээр ер нь бол ингээд нэг ийм явдггүй лайв үздэггүй ийм л байгаад идэг. Тэгэхээр энэ бол одоо бас л харамсалтай зүйлийн нэг шүү дээ. Балинч намайг байранд нь давсан байна болжээ л гэж. За тий тэр нөхөр над руу ярьсан. Тэгээд ингээд ийм байна гэдэг. Би урдаас нь одоо ер нь бол бас нэлээд ширүүх ярьсан л та. Тий тэгээд одоо гэсэн тэгээд уушлуугаа тэгээд за явах бай тэр тэгээд хүн бол буруугаа үлээгээд уушлууж ийн гэдэг тэгээд болоо тийм ээ. Буруугаа үлээсэн. Надаас тэгээд ингээд хүлээгээ явсан. За ийм л зүйл баг. Юмжирд бол би өнөр чимгийг хэрэгэн шинэ баяр нар орвол сонирхолтой юм байна даа гэж. Тэгээ хүнийг хүнээр нь харах хэрэгтэй шүү манайхаа. Хүнийг хүнээр нь харах хэрэгтэй. Нэг ингээл дандаа одоо нэг энэ нэг сошиалор явдаг. Энэ нэг хэдэн усууч нь ерөөсөө нэг юм ялгуурлан гадуурхалтанд өртөж явдаг шүү дээ. Дандаа солиотой галзуугаараа дуудуулаад дандаа одоо нэг шар хадны имлэг сэмүүд гэж яриад тий. Ингээл одоо нэг юм одоо юу гэдгийг нэг юм анчин нэг юм далд юм одоо гадуурхалт одоо хүчрхийлэл яваад байна шүү дээ. Далд одоо хямар алхаа ч юм уу тий ракшн тогтгоо ч юм уу тий наба ч юм уу хин ч юм тий одоо энэ ёстой нөгөө бичиж байгаагаар юмжир дулан ч юм уу энэ улсуу чинь дандаа нэг ингээл нэг үзм ядагдсан тэгээд ингээл нэг юм энэ ч муухай шүү дээ тий одоо хизээч хинч одоо би одоо эрүүл саруул байж жинхэнэ сургууль ажиллагаанд явдгийн гэдгийг л ойлгохгүй байгаа даа тий эрүүл саруул энэ хөлийн чинь уулнаас толгойн чинь өс хүртэл эсвэрийн чинь шинжилдэг юм а тэгжиж тэр олон улсын ингийн сургууль ажиллагаанд тэр болгон аавын хүү бас явдггүй юм явж чаддгүй юм а тэрэнд яваад ирсэн хүн бол хиймэр алхаа бий байгаа тий тэр үдээч хиймэр алхаал явж исэн одоо ч хиймэр алхаал явж байна тэгэхээр ийм зүйлийг бол одоо ингээд над дээр ингээд одоо яриад хийлээл ингээд балаараад идэв би энийг одоо өстө дүжиртлөө сонслоо одоо 4 жил гарan сонслоо шүү дээ одоо дүжирцэн одоо өстө нөгөө дархлаа тогтно гэдэг бол одоо тогтоод ингээд тулчлаа шүү дээ нэг ийм л юм яриад идэв тэгээд өөрснөө одоо үнэхээр одоо буу ярьж үзээгүй үнэхээр одоо цэрэг цухаас сухтаагаад яаж одоо нэг цэрэг жоохгүй өнгөрөөх үү бултах уу барих уу тий цэрэг жовж одоо үзээчгүй цэргийн амьдралын жагсаал 1 минут жагсч үзээгүй энэ нэг юм нөхдүүд ингээ бичээд идэв өчигдөр одоо тэр нэг зүгээр нэг юм тоглоом буугаар зүгээр л одоо тэр буу барина гэдэг чинь хамгийн гол нь хөдөлгөөнгөө барих хэрэгтэй
Бага чиг онох хэвээр. Тэр нэг хүүхдийн тоглоом буугаар ингээл буудсан чинь ямар ойрхоноос бууд яадгийг гэдгийг. Тэр бичиж байгаа нөхдүүд бол хизээж одоо буу барих хэмжээний усуд биш. Буу барьж үзээч байгаа. Би бол аримд доохтой бол он суудагч явсан. Би бол зүгээр одоо тэр жинхэнэ одоо зэвсэг хэрэглээр нь одоо тэр жинхэнэ одоо галц зэвсгээр нь бол би хэдэн метрч байсан би онох хэмжээний би тийм одоо дадал сурчлыг өөртөө суулгасан байдаг юм аа. Би бол одоо он суудагч болж явжлаа. Би бол одоо буудлагын одоо зүйл дээр бол би бас л одоо үзээтэй бос боддог. Ийм л одоо байлаа да. Тийм. Тэгээд одоо ингээл янз бүрийн юм яриад нэг тийм одоо шээсний газараас буучлаа тэглээ ингээл. Тэр тоглоом буу гэдгийг ойлгохгүй шүү дээ. Нөхдөө тэр ой ухаанд хүрхгүй шүү дээ. Бараг л үндэ галц зэвсгээр бууччих юм шиг л бодоод байгаа. Тоглоом буу хүүхдийн нэг үрлэн сумтай нэг жижигхэн нэг юм буу. Тэр чинь одоо хэр хоол зайд явах уу? Тэрийг л зүгээр нэг юм ингээл зүгээр жалгаж үзээл ингээл за бууга барьж хэр одоо хөдөлгөөнгөө барьж юу яаж юу гэдгээл ингээл бичиж байгаа юм л зүйл байхгүй. Тэгэхээр тэрийг л ойлгохгүй нэг юм одоо нэг юм буу байлцсан юм шиг одоо тэрийг одоо буу гэж ойлгоод байгаа юм уу? Тоглоом шүү дээ эн чинь. Одоо нэг сансрын нисгч гүрээ эхэлж байгаас одоо асуусан байдгийг шүү дээ. Одоо та бол одоо энэ тэр нөгөө дислейдийн одоо нэг том одоо нөгөө ингээл одоо уулын уруу муруу ундаг уснаас ундаг юмд сууж үзсэн үү бас эвгүй юм билээ. Тэгтээ тэр чин тоглоом шүү дээ гэдэг шиг. Тоглоом байхгүй да. Сансарт ниснэ гэдэг чинь шал ондоо юм л одоо ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол зүгээр тоглоом дээр суусан тэр нөхцөлд бол айн гэж байхгүй шүү дээ. Тэрэн шиг л байхгүй да. Би зүгээр тоглоом буугаар л одоо хуучны барилт байна уу? Хөдлөхгүй барьж гин үү? Да? Ийм л зүйлийг л харуулж байгаа шүү дээ. Чаваста тэгээд энэ нэг оюун санаа нь одоо ингээд нөгөө ойлголт байхгүй зүгээр тэр нөхдүүд бол одоо буу шидэм ч гэж ойлгохгүй зүгээр нэг юм хэцүүлтэй одоо энэ сэргийн марш тактикийн одоо тэмцээнүүд явж байна 5 толгойд тий би энэ одоо яг энэ марш тактикийн тэмцээн энэ 3 төрөл одоо намайг байхад 3 төрөлт байсан одоо бол 4 төрөлт гээд орцсон юм байна нэг төрөлт нэмэгдээд орсон юм байна би энэ 3 төрөлтийн тэмцээнд би 4 жил орсон байдг шүү тий би 4 жил орсон байдгийг би аримд багтаа марш тактикийн тэмцээнд би одоо 4 жил орсон. За сүүлд Налах гарнизоны марш гэж болдгийг. Одоо өвчнөө байгууллаганд. За тэрэнд би бас 4 жил орсон байдаг. Ингээд би бол бас гүйдэг байсан, бууддаг байсан, тий? Бас нэг одоо тий? Шүрмэстэй л бас аав ихүү байсан юм да. Намайг одоо нэг тийм дандаа л нэг юм махтаа шүлтөө юм тарган сатгалаар нь хараадах шиг байна. Би аримд доохтой юм тарган байгаагүй. Би бас нэг дурангаа тий? Бас одоо тийм ээ чин мас одоо бас баг байлаа. Гүйчдэг байлаа, буучдаг байлаа. Бай буутахад би байга алддаггүй л байлаа. Тий. Орой минь гэж гинөө. За минь. Орой минь дүргийа. За ийм байлаа. Тий. Тэгээд ингээд одоо энэ комментуудыг ялахгүй салахгүй бүгдийг сайхан уншия. Тийм ээ. Лайвчд дуулжин тоглолтод орж орох юм уу таалагч. Орно шүү дээ. Болов орно. Тоглолтод би болов орно шүү дээ. Орно. Сайхан аварж байна уу гэж сайхан аварж байна. Цохолтоо хизээ заах байл гэж. Энэ цохолтоо. Дууны цохолтоо. За ингээд амралтын өдрийн мэд мэдээ. За өдөр бол яг тэр дүүнрийн одоо явуулж байгаа тийм ээ эрхэлж байгаа одоо сервис дээр нь очиж хийсэн учраас одоо яг л одоо тийм одоо лайв одоо танилцуулсан ийм лайв ярьсан. Одоо энэ лайв бол яг ийм чөлөөтэй коммент уншсан, хариулсан ийм одоо зүйлээр явнаа гэж. Би винтовар бодож үзсэн. Хөдлөхгүй байдаг юм. Тийм шүү дээ. Ер нь бол одоо энэ АК-гаар буудах, за энэ одоо винтовар буудах, тийм ээ. Спед энэ төр чинь бол амар тирдэг шүү дээ. Тирдэг буу. Тийм автомат бол бас амар тирнэ шүү дээ. Ингээд мөрөндөө шахаж одоо сайн шахаж мөрлөхгүй бол сул мөрлөх юм бол энэ лүү тийрээд одоо мөрийг баг мулт авахар хэмжээний юм тирдэг буу шүү дээ. Тий, ер нь бол зарим одоо нөгөө бүү барьж үзээгүй ийм одоо улсууд бол нөгөө мөрөндөө шахаж мөрлөхгүй сул мөрлөөд ингээд тэр үлдэг.
Тэгээ ер нь бол өстой нөгөө хатгалдах тайснаа хамар доороосоо буудахад алтахаар хэмжээний буу шийдэмтгээ харьцаж мэдэхгүй үзээгүй ийм асуудал одоо янз бүрийн бичээд байгаа. Тэнд нэг цэргийн залуу бичсэн байна лээ. Тэгээ наа доогуур чи бичиж байгаа нөхдүүд ерөөсөө яг ийм одоо ийм л нөхдүүд бичиж байгаа тийм учраас бити тоогдсон байлээ. Яг надтай одоо цэргийн алба айрамд одоо хамт байсан, ажиллагаанд хамт суг явсан энэ усуд бол намайг мэдж байгаа баг. За ихэнх нь одоо энэ намайг дагж байгаа энэ 72,000 дагчнууд бол ихэнх нь мэдэхгүй баха. Тий. Би ер нь бол одоо энэ нэг ажиллагаанд явсан энэ зураг мөргийн айхтар оруулаад байдаг юм. Тий. Нэг ганц нэг ингээ орсон байдаг. Зарим усуд яг хуу наа ч худлаа биш биш шүү дээ. Өөрөө биш шүү дээ. Энэ туранхай нөхөр биш дээ. Ийм биш дээ. Тийм биш дээ. Заавал тэрийг батлах нутг галбгүй шүү дээ. Юмжир Дулам Эргэн Шинбаяр өнөр чимиг нарыг тоглолтод оруулж орж байгаа юм уу гэж. За мэдхгүй тэгээд одоо би зохион байгуулаг шүү дээ. Тэр тоглолтыг би зохион байгуулаг. Одоо зохион байгуулах одоо тэр одоо хүн өөрснөө өөрөө хариу өгөөлгүйтэй. Намайг одоо оролцоороо болов оролцоороо хахаа гэсэн. Би оролцоол гэсэн. Сайн шахах ёстой байлаа л гэж. Тий, мэдээж одоо мөрлүүгээ сайн шахах ёстой. Сайн шахаж одоо ер нь бол муу хөдөлгөөнгүй барина гэдэг мөрөндөө сайн шахсан байх ёстой. Тэгээд одоо энэ амьсгаа зөв гаргах ёстой. Тий, мэдээж одоо амьсгаа зөв гаргах ёстой. За тэр буу одоо ямар ч одоо тусгалтай байж болно. Тий, ангийн тусгалтай ч юм уу, байлдааны тусгалтай ч юм уу. За байлдааны тусгалтайг яаж барьж буудах ёстой юм байна. Ангийн тусгалтайг яаж барьж буудах ёстой юм гэдэг. Ийм одоо зүйлүүдийг бол би бол одоо яруудаар бас хэлж өгч болно шүү дээ тий. Асуудал байхгүй. За тэгээд одоо багаасаа одоо таруу зурам хөөцөлж буудаж одоо нөгөө калавра үрээд ингээ буудаж суусууд байгаа л баг тийм ээ. Явсныг нь бол мэднэ гэж. За энэ мэдээ тий, надтай одоо ээлж нэг явсан усуд бол байгаа хаа тий, зөндөө байгаа бах тий. Яг одоо хүн бол одоо тэрнээс хойш одоо бас одоо олон жил өнгөрсөн байна. Ажиллагаанд явсноос хойш одоо бас олон жил өнгөрсөн байх шүү. Нэг 10 гаруй жил бол өнгөрсөн байна. 10 жил өнгөрсөн байна. Тий, энэ хугацаанд бол одоо хүн чинь мэдээж одоо өөрчлөгдсөн байгаа. Даргалсан байж магадгүй. Дүрс одоо царай өөрчлөгдсөн байж магадгүй. За магадгүй одоо нэг ганц нэг ялахгүй шалахгүй хүчлээ нэмэгдсэн байж магадгүй. Ийм байж магадгүй. Тийм учраас одоо бас танихгүй манихгүй болсон байж магадгүй шүү дээ. Сайн уу нааз гэж юм. Сайн байна уу? Ой дотор бууж үзсэн нэг лааз онсон гэж. За. За ийм байгаа манайхан тий. Тэгээ ингээ зарим усуд бол одоо тийм ээ намайг одоо Суданд одоо хэдэн оноос одоо 14-өөс одоо 15 онд гээд нэг ингээ бичиж оруулахаар энэ нөхдүүд мэдэмхээрээ яриад л шүү. Одоо Монгол улсын зэвсгүүчин цэргийн баг одоо ажиллагаанд орж эхэлсэн хугацаа бол 2000 оноос орсон байдаг шүү дээ тий. Түүх бол одоо ингээд 20 гаруй жилийн түүх явж штэ. Тий. Энэ олон улсын инкийг сагуулгын ажиллагаа энд одоо оролцсноор Монгол цэргийн одоо төвчээр хатуужил тэр одоо ахваа самба тэр бүх зүйлийг одоо дэлхий биширсэн байдаг юм а. Тэгээ энэ одоо хугацаа бол 2000 оноос одоо орж явсан байдаг штэ тий. За ийм байдаг юм аа. За тэгээд одоо лайв үзэж байгаа та нартай яг хэвтээ тэг амралтын өдөр одоо хоёулч одоо лайв хийчлаа тэгээд яг үзэх нь үзнэ үз тийм ээ үзэхгүй нь одоо ингээд одоо сайхан амарна үз тийм ээ. За үзэх нь сайхан үзээд явчих тийм ээ. Энэ залууг нутгийнх нь сэтгцийн өвчтөй хүн гээд байна л яа л гэж. Тэг би хэлээд байгаа шүү дээ. Завханчуудыг бахарах гэж байгаа. Ямараар бахарах. Завханчууд төдөөгүй заяа. Монголчууд бахарах ёстой шүү ямараар. Хэмар шиг өнөөдөр өв сойлоо яриад уул хангаатаа эзэн болоод улс Монголдоо эр хүн шиг алхаад эзэн баяа гэж ярьж байгаа одоо хүн бол амар алхаагаас өөр одоо бараг байхгүй байна да. Тийм учраас ялангуяа завхныхан бахарах ёстой. Тий.
Хэмэр алхаагаар бол энэ манай нутгийн залуу шүү дээ. Энэ хэмэртэй залуу ч манай нутгийн шүү дээ. Барах ёстой шүү гэж би хэлээд байгаа шүү дээ. Цэргийн уус ярьж болохгүй шүү дээ гэж. За энд нэг цэргийн уус мустай орохгүй. Тий. Эн чинь одоо 20 жилийн оймоогоо тэмдэглээ явцсан. Энэ одоо олон улсын анхаас агуулга ажиллагаанд орсноос хойш эн чинь одоо бөөгөөд одоо эн чинь ингээд энэ зураг телевизээр гараад ингээд явцсан. Цэргийн уус гэдэг зүйл чинь арай одоо ондоо зүйл төр байдаг. Энэ одоо энэ олон улсын ажиллагаанд орж ингэж явсноос хойш тийм ээ ийм байгаа гэдгийг одоо бүгдийн одоо энэ телевизээр одоо бүх зүйлээр одоо ингээд яваад энэ оймон болоод ингээд явцсан тий. Ийм зүйл байдгийн тий. Цэргийн уус гэдэг чинь арай өөр зүйл төр байдаг шүү тий. Цэрэгч яваа тэгээ цэргийн нууц юун дээр байдаг гэдгийг ойлгон заа юу. Цэрэгч явж үз. Тий. Тогтгоо нэргүүгээд нөхөрт хэлээ да. Тий. Цэргийн алба хааж үз. Одоо ингээд цэрэг татлах болж байгаа. Энэ залуучууд би цэрэгч яв гэж уриалах гэдэг. Одоо ингээд 5 сарын 1 ингээд одоо энэ цэрэг татлагын одоо зүйлүүд явж байгаа. Тий. Явна. Тэгээ цэрэгч яв. Тий. Цэргийн алба хаа. Эр хүн болно. Үний үг даад сурна. Ядаж нэг 2 шанаа аваа сурчих. Тий. Тэгээ ингээд цэрэгч яв хэрэгтэй. Тий. Энэ одоо нэргүүл явах хэрэгтэй шүү дээ. Тий. Тэгээ тэнд очиод цэргийн нууц юундаа байдгийг. Тий. Юуг нууцлах хэрэгтэй юм. Цэргийн хүн цагаан зэр 2 нутаггүй гэж. Тий. Хаан заасан цэгт тогтоосон газар бэлэн байх л ёстой. Тэгээ болоо. Завхан аймгийн уяачд гинэ. Поо! Завхан аймгийн уяачд нэг нутаг байхаас ичиж байна гин. Чи бахарах. Заа юу? Чи уяач хүн юм бол бас өв соёлтойгоо явж байгаа. Чи бахархан шүү. Нөхөр минь би чамд хэлье. Шумо Завхан аймгийн уяач гэсэн байх шүү. Чи бахарах ёстой шүү. Тий. Чи бас нэг өв соёлтойгоо бас явж байгаа ийм уяач хүн бол бас нэг ийм өв соёл бас одоо тийгээд явж байгаа ийм хүн гэж ойлгодог. Тий. Тийм учраас одоо часгал сарайлаад мөнгөний уяачл болоогүй бол Монгол өв соёлын уяач болвол чи бахарх ёстой шүү. За юу. Авишаа тэгж хэлье. Үгсэн ацных нь цогт амар бичиж гэн үгсэн ацных нь уяач чон боох ариун байгаа. За. Тэгээ ер нь их ойлгодсон шүү. Над руу одоо нэг уяач тийм ээ энэ шагаа арваа марвааны нөхдүүд ойлголт буруу орж ирээд ингээ дараа нь ойлгосон тохиолдол зөндөө бий шүү. Тэ. Уяач юм бол Монгол адуугаа хайрлж яваараа заа юу. Монгол адуугаа хайрлж яваараа. Эрлээс өрлөөс болгоод ингээд алчханаад тал байхгүй шүү. Манай юу гэнэ манай аймаг хитэн тод манлаа уяачтай бай. Нэрлж чадахгүй. За чийлла биш тий. Андаа арх уугаа гэж. За, арх марх уугаагүй штэ. Уугаа болсон штэ. За 94 үзээд байна. Муу сайгүй бүгдийг уншнаа. Хамт уугаа гэж. За чи ганцаараа уугаа тий. Ганцаараа уугаа заа юу. Шамаар бахархна гэж юу аах вдэ гэд. Энэ нэг Солонгос ханз юм уу? Хятад ханз юм уу? Хятад юм уу? Тэгээ бас нэг Монгол дээл хувц өмссөн шиг байна. Тэгээ Хятад юм уу Солонгос ханз шаацсан. Тий, валаа юм. Солонгос Хятад бол тэрлэгөө зайлалтай алгаачаа. Тий. Япон бол Япон руугаа зайл, Солонгос руугаа зайл, Хятад руугаа зайл заа юу. Тий, энд Монгол хүн ярьж байна. Энд Монгол хэмартай хүн ярьж байна. Тий. Тамхи болоо бистаман гин. За чиний амар татаагүй. Шиний уушгаар татаагүй. Чи битий хуц. Тий, дугаавэ. Шиний амар татаагүй.
Шамаар тамхи авгал татаагүй. Чи зүгээр гоцлогоо дуугаа. Миний тамхи татах, миний хаана алхах. Миний юу ихийг чи чам мэдийн нөхдөө заадгүй маа гэж. Бараг нутаг юм байна да нөмөргийх гэж байна. Япон гинэ. За Японд байгаа заал саяны нөхөр. Японд байгаа заал самураа үлдэгдэл байна. Хээшгээ заал. Зөв шүү л гэж. Дэмждэг шүү. Чи бол цэргийн шинхэн нэр хүн шүү дээ л гэж. Чиний хямар гэж юу ах вдэ л гэж. Чамаас илүү хямартай монгол хүн байна. Чи тэр Японд байгаа заал самураа үлдэгдэл минь. За юу. Тэ. Муудана үгэд. Анд хил амбул барьж идэх нэ гэж. Тэг хүн яаж харьцсан яг л тэрэн шиг нь харьцсан тий. Би хүн гоё харьцаад байгаа юм бол хүн гоё харьцаал явна шүү дээ. Тэг хүн яг надтай юу гэж харьцсан би яг тэрнтэй л адилхан харьцаал явна. Тэн өөрийгөө монгол хүн хямартай гэдгээ ч мартцсан яваа энэ нөхдүүд ийм юм бичээд байгаа нөхдүүд тий. Монгол хүн хямартай байдэн шүү дээ. Монгол хүний алхааныг тал нутгшгаа тааваараа сайхан хангалцаж алхадсан шүү дээ. Монгол хүний алхааг дэлхийд мэддэн шүү дээ. Тий. Монгол хүнийг алхаагаар нь таньдэн шүү дээ. Чингис хаанаар нь мэддэн шүү дээ. Тэгээ болоо заяа. Би энийг маш олон хэлж байгаа. Монгол хүнийг алхаагаар нь тань. Чингис хаанаар нь мэднэ. Тэгээ болоо. Заяа. Ахыг үзсэн чи хямар унаад байна гин. Ахыгаа үзээд хямар чин сэргэж байгаа чи. За юу. Чи үнэхээр хямар чин галанг болчих. Тий. Машины аккумулятораар бол суучч. Чамд одоо цэник орж ил байгаа. Ер нь явандаа хямартай болно үзээд их юм бол за юу. Тий. Чи бол хямар чин бол дэндүү одоо бүр батарей чин нурчиж. Үзээд их юм бол сэргэн л дээ. Тий. Одоо бол чамд мэддэхгүй. За тэгээ явандаа мэддэн за юу. Уцгацаад сүлжээ унаад хэмэргүй чи хөдөө нэг юм чи харахгүй шүү дээ. Золбон писта минь сүлжээгөө газар дата байхгүй. Тэгээ нэг уяач нэр зүүцсэн. Уяачдын нэр хүнд битүү бусарлаад байгаараа улгаач минь. Нутгийн уяачдын нэр битүү бусарлаад байгаараа. Ядаж нэг дата аваад хэмэрийн лайв үзэж чадахгүй. Дата гацаад тий. Олигтойхон дататай тэр хойдлогоо долгоо дээр сүлжээтэй газар гарч байгаа хэмэрийн лайвыг үз. За юу. Дараагийн лайвыг сайн ааха таньж байна уу? Ганбаатар бигц гэдэг хүн дэж байна. За нанихгүй байна. Шамшиг өмдөндөө баасан алхна гэж юу аах вэ л гэж байна. Шамшиг одоо дахиад алхна гэж юу аах вэ? Чи нэг юм дахиад шиг алхаатай тий. Жорон хийсэн. Борио хавирсан. Чацаг алдсан монгол шиг нэг ингэж алхдаггүй маа монгол хүн заа юу. Монгол хүн чинь нэг юм төчөөж тий нэг тал нутгшгээ нэг тааваараа ингээ анхалцаад ингэж алхахдаг шүү дээ тий. Чацаг алдсан монгол шиг борио авирж явдггүй маа тий. Зөв дата авчиж чадахгүй гэж. Тий, дата нь л унж байгаа ш. Дата нь унаал, сүлжээ нь унаал. Дата олигтойхон дата аваа сүлжээ чи унаад байгаа бол хойтлохоо бор толгойдоор гараад тэгээ хямрын лайвыг үзээ гэж байгаа тий. Бас нэг юм суулгаад ав толгойдоо Бас нэг уул ус нутгасаа яах ёстой юм, өв соёлоо яах ёстой юм. Би ч одоо нэрээ одоо бас өв соёл тээж яваа өн чин нэрээ хямраас бас нэг чсэн зүйл сураад авал та тий. Санаа хаа дэмждэг шүү гэж байна. Арга тавар ууж архиа багуугаараа дэмждэг шүү амжилт ахаа гэж байна. Ваа тэгэлгүй яах вэ? За би бол айрагтай газрын хүүхэд биш. Айргийг тийм сайн ууж чадахгүй. Гэхдээ бол одоо монгол хүн бол одоо айраг цагаагаа сайхан ууж хэрэгэлдэг байх ёстой маа.
одоо за тэгээ монголчууд бол одоо айраг цагаанаас илүү одоо айраг тарсандыг орчоод байл л та. Ер нь тэгээд одоо энэ монголчууд нийтээрээ одоо тэгээд ялангуяа энэ одоо сүүлийн үеийн архинууд нь одоо их донтуулагчтай болсон, донтдог болсон. Тэрнээсээ өөр одоо за тэгээд одоо дээр нэг жаахан юм сэтгэл зүрх тэгээд одоо сэтгэл зүй одоо докторгүй сэтгэл зүгөө барьж чаддгүй нөхдүүд бол тэгэл тэр архитектаа хамтал ингээд урсж ийн л. Миний хувьд бол би чинь одоо хат суусан, хал үзсэн, халуун жуулууд болоодсон. Тийм хүн учраас хаан зогсох вэ гэдгээ бас мэдээд байгаа байхгүй юу? Тий. Мэдрээд одоо ингээд бас ингээд зогсчоод байна шүү дээ. Бороо сони юу байна гэж юм. Уулын писта арх уухгүй бол давгүй писта штэ манай ах гэж байна. За чи үхэж исэн комент өчөхгүй айтайхан үзчихвэл бас давгүй болцоо байгаад байгаа юм да. Давгүй писта шиг харагдаад байгаа юм да ши. Тий. Архина чөлөөнд гараад хэдэн жил болж байна гэж байна. За олон жил болж байна. Тий. Олон жил болоод за яах вэ тэгээд одоо бас нэг найс нөхдийн тий бас нэг юм сэтгэл хөөрлийн ийм зүйлээр бол одоо уусан эзэн зүйлүүд би тэрэн дээр бол би бүгдэн дээрээс нь уучлалт гуйсан. Гуйж чаддаг. Би бас нэг уучлж чаддаг. Уучлалт гуйж чаддаг. Ийм бас одоо хүн шүү бас давуу талтай шүү бас. Тий. За тэгээ архинаас гарч чадахгүй одоо архитектаа хамт урсан живсэн улсууд зөндөл байгаа л да. За тэр яах вэ? За тэгээд одоо манай Завхан аймгийн одоо ард түмэндээ одоо алдартай Адар сүрэн агсны маань одоо хөшөө босгож байгаа. Энийг бол одоо зариг цэгийн одоо өнөрөө гэдэг одоо сэтгүүлч зохион байгуулад явж байгаа юм байлаа. Манай Завхны дуучид бүгж орж байгаа юм байлаа. Баяр үргээ. Бид нар одоо Адар сүрэн агснараа бол одоо бахархдаг. Ард түмний одоо говьяат хүн. За арамсалтай нь одоо амьд сэрүүнд нь говьяатын өгж одоогүй бурхны оронд нь заларсан байдаг. За ингээд нөхөн олгоод одоо энэ хөшөө босоод ирэхээр би одоо Адраа агсныхаа хөшөөн дээр бол бас очноо. Тий, очно. За мөн одоо удахгүй би одоо Адар сүрэн агсныхаа тэр дууны одоо бас юунд нь бас орж сайхан Монгол дээл хувцастайгаа сайхан нэг дууг нь бас дуулнаа гэж байгаа. Тий, дуулна шүү. Тий. Яалч одоо манай завханчуудын одоо бахархал тий. Завханчуудын төдийгүй Монголын ард түмэнд одоо хүндлэгдсэн ийм одоо агуу дуучин одоо Адар сүрэн агсан одоо Пилчээгийн Адар сүрэн гэдэг одоо агуу дуучин шүү дээ. Энэ хүний одоо энэ агуу хүний хөшөө босгож байгаа. Тэгээд одоо энэ дээр бол их баяртай байгаа тий. Би одоо хэмэрн тун удахгүй бас нэг Адраа агсныхаа нэг сайхан дууг өөрийнхөө чадхаар бас нэг дуулнаа тий. Түүнээс одоо тэр юу гэдгийг тэмцээн уралдаанд ороод одоо тийм ээ байр эзлэх гээд байгаа даа биш. Хамгийн гол нь энэ хүнийг сайхан хүндэтгээд дууг нь би бас сонсдгийг тэмээн дээрээс наран орхон гээд маш сайхан дуу байна тий. Сонирхон зэрэглэт говьмэн солонгийн долоон өнгөтэдэхөө соливо хүрэн атмэнэхөө сарын газраас шонжотэдэхөө соливо хүрнэ унахаар тэнгэрийн наран орхондохөө соломон чамагаан зорхороо сарангийг учирнда хөө гिचэн одоо Адар агсны одоо ард түмний одоо чихэн тоногсон сайхан дуунууд байдаг аа. Монголчуудыг хамруулж болохгүй архинд орсныг монголчууд хамруулж болохгүй л гэдэг. Монголчууд бүгд архи ууж байгаа шүү дээ. Монголд архи уудгүй хүнийг олоод иргэн тун оврдоо. За нэг гарын 13 дотор одоо орвол орох бах тий. Одоо ер нь бол монголчууд бүгд одоо архинд живцсэн. Энийг би ч хэлж байгаа юм ш. Монголчууд бүгд мэднэ. Хүн болгон ярьж байгаа. Монголчууд бол зүгээр л энэ архи гэдэг зүйлд бол үнэхээр одоо автцсан. Живцсэн. Яг үндэ. Живцсэн шүү. Архиудгүй хүн гэж бол байхгүй. Ганц юмны бөглөө молтохгүй хүн гэж бол хаач байхгүй. Тэгээ тэрийг нэг зөвч ууш чадахгүй. За нэг уул хангаад гарахаараа за нэг овооны ганц юм гээ задлна. Хоолыг ходоодондоо шаагаад хоосон шилийн хангаадаа өргөчдөг. Ийм одоо ёсортгонгүй байж болохгүй. Тийм ээ? Нэг хоолыг одоо
Ходоодондоо хийчлээ. Хоосон шилийн тэнд шидчих гал жалгуу шидчихдэг. Тэ? Би одоо тэнд очиод хог төгсөн шүү дээ. Битүү архины шил. Том юм архины шилнүүд ингээд байж байгаа байхгүй. Тэр нь дандаа байгальтаа ингээд хаягдаад үлдэж байгаа. За та дахиад явдаг юм гэсэн чинь эргүү ац гсэн байна. За яг хөтэ энэ нэг одоо нэг энэ хөөхөн одоо энэ нэг уучраа мэдхгүй юм хүүхдүүд их орж ирдэг болсон байна лээ. Одоо энэ хүүхдүүд ч одоо зайлвал яах вэ? Тэгээ ямар ч буруу аах вэ тийм ээ. За ийм байх шүү тий. Архинаас татгалзаараа монголчууд ер нь архинд бол ер нь орцсон байгаа даа шүү. Тий. Энийг би хэлээд байгаа юм биш шүү. Монголчууд ер нь хэлээ шүү. Тий. Одоо тэгэл дээр дооргүй арх уудаг боллоо шүү. Дээд сүү чинь одоо энэ дээр сууж байгаа нөхдүүд нь ч гэсэн ордноор дүүрэн согтуу байсан надад. Тий. Одоо тэгэл одоо гişүүн нөөрөө хэлэл зогсож байгаа шүү. Одоо хин нэгний өрөөнд орч одоо 100 гордохой болоо гал. Тэгээ тэнд одоо хуралдаараа согтуу байж гин, тэнд ч согтуу байж гин. Тэгээ дээр сууж байгаа нөхдүүд нь согтуу. Доогуура одоо ингээ согтуу. Тий. Тэгээд одоо 5 дахь болгонд л одоо гараал ингээ шоудаад ингээд идэв. Тэгээд ганц юм одоо наас нүгтгэхээр л ганц юм болтаад идэв. Тэгээд тэрийг одоо ингээ зогсоож чадахгүй шаард. Над руу бол маш олон хүн бичдэг. Ахаа шаардчлаа нэг одоо тийм ээ ийм байна, тийм байна. Шартаад байна. Ингээ тус болгооч тгийж ингээд яваад идэв. Би энд болгоны зарлаад ингээ яваад идэв. Зааш гэж. Гудамж болгоны үжигт 4 аригчин багаараа зогсож байна даа гэж. За мэдээж тэгэлгүй яах вэ? Одоо мэдээж одоо тийм байгаа. Гэр ороолны одоо ингээл энэ гудам болгоны өнцөг дээр л наваргууд одоо ингээл ариг хууцсан ингээл нэг юм уу тэ 50 аяганд хийцэн ингээл тухай 50 аяг байсан. Одоо 100 200 болсон юм шиг үлээ. Чи өөрийгөө хэлээл гэж. Би өөрийгөө хэлж штэ. Би өөрөө уусан эзэн үнэ. Уусан эзэн зүйл байгаа. Та нар ч гарсан. Би та нар ч харуулсан. Тий. Тэрнээсээ би одоо буруу зүрүүгээ уучлалгуугаад ингээ явсан. Тэгээ нийт монголчууд маань ийм байна. Чийж аригч юм. Өнөөдөр одоо ингээд энд тийм ээ итгэл сэтгэл гээд байгаа энэ нөхөрч гисэн итгэл сэтгэлээ алдтаа эргүүтлээ ариг угаад явж байгаа. Үнэн. Тий. Чимээ ариг уудгүй муудгүй гэж жүжиглээд хэрэггүй. Ууж байгаа. Үнэнгээ хэлж сур. Үнэн байд сур. Тий. Юуг нь нуудъя. Тийм ээ. Нэг худлааныг зэмцгнээд ганган ариг уудгүй хүн болох гээд ингэ худлаа. Үнэн байж сураа. Үнэн байж сур гэдэг юм. Монголчуудад ганцхан үнэн байж сур. Хинээс юугаа нуудгийг, юу нуухыг, тийм ээ. Энэ хорвоод нэг амьдрах чийж нүцгэн ирээд нүцгэн буцсан шүү дээ. Юу нуух юм бэ? Нуух юу вэ наа? Нуух амьдралтай ч биш. Нуух одоо хөрөнгөтэй ч биш. Тийм? Нийтээрээ шороотойгоо утгалдаад амьдарч шүү дээ. Тэгээд одоо юуг нь нуух юм? Тэгээ уудаг гэх. Зөв шүү дээ. Ингээд үнэнгээ хэлэх хэрэгтэй. Үнэн бай. Эн чинь таалагдж шүү. Эн чинь бас мужиг хэрэгэн шүү. Үнэн бай. Уудаг гэх. Үнэнгээ хэлээд ингээд сурчих. Үнэн бай сур. Худлаа юм юмд бол дургүй шүү. Худлаа хэлбэр бол амтшгүй шүү. Хэмжээгээ мэдээд харуулж уудаг бол зохистой хэмжээгээр уудаг нь одоо зөв. Монголчууд зохистой хэмжээгээр ууддаг юм аа. Монголчууд нэг юм нь 2 болдгийг, 2 нь 3 болдгийг, 3 нь 4 5 болоо явдгийг. Одоо энэ соёлтой орон шиг энэ Япон солонгосчуудтай адилхан одоо хоолны гараас одоо нэг юм тийм ээ сөөжиг уудагтай адилхан тэгж уудаг. Монголчууд одоо тийм ээ би хэллээ шүү. Нэг нь 2 болно, 2 нь 3 4 5 6 болоод ингээд цаашаа ингээд амжираа явжтыг. Тий. Үнэн чи яг хэлчихлээ гэж тий. Ийм байгаамаа. Тэгээ үнэн байд сураараа монголчууд анхан дуусаа тий. Худлаа битээ байгаараа хүн нэг л амьдрын шүү. Энэ ороод ганц л амьдрын. Ирээл бусан тийм үү. Хүний амьдрал богинохон 10 шумбалгад өнгөрч байгаа. Би мөн одоо саяхан л одоо бас одоо тийм ээ. Бас одоо 21 2-т одоо тийм ээ. Бас одоо язаалт гүйтгэл одоо байлаа шүү дээ. Одоо ингээд одоо бас л харамсан сумжигд өнгөрсөн байна шүү дээ. Нэг эргээд харахад цаг хугацаа өнгөрсөн байна. Одоо дахиад ингээд ямар алхаад явж идэл нэг хэсэг хугацаа өнгөрнө. За тэгээд дахиад нэг хэсэг хугацаа өнгөрнө. За тэгэл одоо тийм ээ бурхан тэнгэрлүүгээ тэгэл явна шүү дээ. Хүн бол хизээч одоо холдож хоцорж үлдэж чадахгүй. Жамаас бол хаасаж зайлахгүй.
Жам бол жам, жимээрэл явна. Тий. Тэгэл та нар бол дуусах үедээ хугацаанд дуусна. Тэгэл ингээл одоо явна. Энэ бол одоо галцаагүй одоо хүний амьдрал. Хүн одоо илүү запас мапас ам байхгүй. Түүний тийм учраас одоо хин нэгэндээ хайртай вэ гэж. Хаяа ганц нэг юм жаахгүй яах вэ гэж юм тий. Тэ ингээл үнэнгээ илүү сайхан биш үү? Хаяа ганц нэг юм ингээл гусчил байгаа шүү дээ. Сайн уу зүйтэй байна л гэж юм. Оо манай за энэ бол мундаг залуу шүү. Энэ одоо Европын холбооны улсад одоо амьдардаг ийм залуу намайг одоо маш их дэмждэг. Одоо манай энэ залуу бол хилэндээ тийм ээ. Гадаадын оронд хэмар алхаа гадаадын оронд Монгол хүнийг алхаагаар нь таньж гинөө шүү. Чи нэг хэлээд өгөө энэ нөхдүүдэд. Хэлээд өгөө. Хүний нутагт харийн оронд хүнийг алхаагаар нь таньж гинөө. Монгол хүнийг алхаагаар нь таних хэвээр. Араас нь хараа тань. Нүүр царайгаар нь танихгүй шүү. Тэгээ Чингис хаанаар бол одоо тэр дэлхий мэднэ. Энэ дэлхий мэднэ. Энэ дэлхийн одоо 8 тэрбум хүн одоо Чингис хаанаар минь мэднэ. Тэгээ болоо. Чингис хааныг бол сүгдэн мөргөн дэлхий бишрэн. Монгол одоо эр хүний одоо хиймэр алхайг бол одоо тий хаач одоо монгол хүн байна гэж танина. За тийм л байгаа. Юу гэнэ? Нэгнээ битээ уран татаач монголчууд нэг ингээд аригчин болгох нэг шалтгаан л гэж. Хин хэнийгээ уран татаад байгаа юм бэ? Дими байхаар ганц юм биш даауга лайв хийлдэ хаа гэж. За би мэдээж энэ хүний үгэнд автаад ингээд одоо тийм ээ. Энэ бол зүгээр ингээд ийм нэг юм хоосон сэтгүүгээ тий харуулад байгаа байхгүй энэ хүн энэ олон түмэнд харуулад байна шүү дээ. Одоо энэ лайв үзэж байгаа нүдний булаа минь. Ингээд одоо нэг юм хоосон сэтгүүгээ харуулад ах юм аа. Ингээд одоо тийм ээ. Би энэний үгэнд ороод одоо ганц юм уугаа лайв хийгээд. Эстаник ингэж одоо ярьж байгаа усуд хөгжил хөрхөө. Хэцүү дээ. Одоо ах нэг нам дэлсэч яал гэж байна. За ер нь бол ер нь орхон зөвлөдөө тий их орныхон төлөө ирээдүйн төлөө би ядаж би хэлсэн шүү дээ. Би ядаж уул ус авахгүй дээ. Улаарын шунаж би хулгай хийхгүй дээ. Тэ. Би бол хизээч одоо тэр уул усыг ухаад ингээд тэндээс нь одоо тимийг авчиг гэд миний одоо зүрх сэтгэл өстой үнэхээр гар хуруу хөдлөхгүй шүү дээ. Яагаад ч хөдлөхгүй. Тийм сэтгэл зүрхтэй. Би харин энэ Монголынхаа уул ус нутаг орон тэ энэ бүх зүйл нь бүрэн бүтэн байж ирээдүйдээ яг энэ хിവэрэ үлдээсэй л гэдэг зүйлийг л баримталж явдаг. Яг энэ чигээр нь ингээ саахан харахад уул хангаа нь бүрэн бүтэн тэ тал нутг нь нэг ста нэг цэнкэрдэн харагдсан ийм л одоо их орон ирээдүйд нь үлдээсэй л гэж одоо залбирж явдаг шүү дээ. Тэнд юу уул ус уу. Энийг тоож авах нам байх уу гэж юм. Чи Монголын одоо нэлээд том инфлюенсер хүн чинь одоо ямар алхаа бий вэ штэ. Тий. Нэлээд том инфлюенсер хүн бол одоо яалчгүй одоо ямар алхаа бий байна. Би одоо баг орж гин. Одоо Монголын одоо 408 зохист одоо 80 настай буурлаас 8 настай бараг балчир хүртэл намайг одоо мэдхгүй алгаа. Тий. Алга Facebook сошиал хэрэгжилж байгаа хүн болон одоо ямар алгааг бол хаач одоо байсан, хаанаас нь ч гарсан, хол явсан ч одоо таньж байна. Танихаар болчлоо, танигчлаа. Монголын одоо бас нэлээ одоо дээгүүр орох одоо сошиал инфлюенсер гэж яриад байгаа. Энэ одоо хүн бол одоо яалчгүй би байгаамаа. Тий. Одоо ер нь бол энэ тийм ээ одоо миний одоо нэг алхсан бичлэгийг одоо Монголын ард түмэн нэг бүтэн эргүүлээд үзсэн байдаг юм аа. Одоо ингээд 7 сая гаруй хүн давтан үзэлтээрээ үзсэн байдаг юм аа. За ийм одоо 7 сая гаруй үзэлттэй ийм бичлэг мэдхгүй байдаг юм уугүй би мэдхгүй байхгүй хаа. Минийх бол одоо бүтэн нэг эргээ явцсан байдаг хгүй. Энэ Монголын ард түмэнд дахиад нэг эргээ давтан ингээ үзсэн байдаг. 7 сая хүн үзсэн байдаг юм аа.
Тэгэхээр Монголын одоо иргэд 3.5 6 сая гэж бодоход бүтэн нэг тойрцсон байхгүй. Дахиад нэг үзсэн. Ийм л одоо үзэл хандлагатай бичлэг байгаа. За тэгэл ер нь миний оруулж байгаа бичлэг бол за тэгэл доотлол нэг 500 мянга, за нэг 100 мянга. Тэгэл ингээл явж байгаа. Дээдл нь одоо нэг сая 500 мянган үзсэн одоо бичлэг байна. За тэгэл сая 200, за тэгэл нэг 8 900 мянга, 500 мянга, 400 мянга. Ер нь бол нэг ингээд нэг юм 100 мянгаас доош орж үзэгдэхгүй те. Ер нь бол. За ийм байна. Нэг сайхан алхаачгоод гэж байна. Монголчууд угаасаа л нэг нь атаарх уу, нэг ард түмэн шүү дээ гэж байна. За тэгэлгүй байх уу. Мэдээж одоо атаарх уу тийм ээ. Аймаар атаарх уу. Ингээл нэгэндээ атаарх, нэгэндээ жөтөөрх нь ингээл атаархаад байдаг. Хоорондоо атаархаад байдаг. Хоосон байж хэдүүлээ юунд атаарх вэ? Хэдүүлээ хоосон штэ. Хин энд нь ч одоо яг ижил хоосон байгаа. Одоо бөөрч хоосрох гээд байна. Одоо бөөр болохоо байлаа. Одоо энэ одоо магшуулан дийлдэгэ байлаа. Энэ одоо өргөн хэрэглэнэ бараа нь хужирдгээ байлаа. Хоосроо байна. Хоосон байж хоорондоо алцаад яадаг юм. Энэ хоолтой нөхдүүдрүүг алцлаа. Хоол идэд байгаа. Нохоо нь хүртэл биднээс тансаг одоо хоол идэд штэ. Энийг ойлгож гин үү? Нэг даргын нохоо хүртэл одоо тансаг хооллоод байна штэ. Одоо тухайн үед одоо хөгшчүүл ярьдаг байсан. Залуул энэ одоо залуул нохоо амьдралаар амьдарч байгаа энэ ядарсан юм гээд. Одоо үгүй болсон шүү дээ. Одоо хөөр хиймэн залуул одоо энэ нохоо амьдралаар амьдраад өгөхөөсөө энэ залуул одоо тэр нохоо шиг тансаг яваад өгөхөөсөө гэж хэлэх гээд байгаа мааш. Ий болчлоо шүү дээ. Нэг даргын нохоо бол одоо тансаглаж шүү дээ. Та нарын явж үзээгүй улс орноор баг явцсан байна. Идэж үзээгүй хоолж идсэн байна. Ийм л биш шүү дээ. Тэгтээ нэр дэвшүүл дэмжнэ хэдэн бишүүнээ алхаа өөрчлөгд нь. Дагуулаад алхах хэрэгтэй байхгүй. Нарын уул хангаа энэ нурууд тийм ээ. Энэ одоо улс орноо хар. Энэ сайхан тийм ээ. Энэ тал нутагтаа сайхан Монгол дээлээ өмс. Монгол готлоо өмс. Монгол готлоо Монгол дээлээ өмс та нар. Алхацгаанаа хэдүүлээ. Өнөөдөр одоо сайхан алхаж одоо тойрог руугаа хэдүүлээ алхаад явна. За хэдүүлээ сайхан замдаа хээр оноод сайхан одоо хээрийн сайхан өстөө шүл хийж идээд. За ангаа сайхан алхана. За одоо алхаад ингээд хэдүүлээ тойрог дээр очино. За тэнд ард түмэнтэйг уулзсан. Хэмэргүүдийг инхээ гэж би шүүл гэж энэ херо тэгэр гээд энэ залууг би таньж тийм ээ. Энэ залуу эртүүд намайг нэг Монголын одоо 3 болдгоо инкулт гэдэг нэг зургийг оруулсан байсан тийм ээ. Нөгөө Мие гомбын инкулт, Зандаа хүүгийн инкулт, Соднон Пилийн инкулт гэдэг энэ 3 одоо хүнийг оруулсан байсан. Тэр Соднон Пилийн инкулт нь бол би л дээ. Тий одоо энэ сошиал орчин дээр хиймэр алхаа одоо гэж явж байгаа. Би бол үндсэн одоо миний аав Соднон Пил. За миний нэр инкулт. Тэгээ ер нь бол Соднон Пилийн инкулт гэхээсээ илүү одоо хиймэр гэж явчлаа л доо. Одоо хиймэр явж штэ л гэдэг болцсон байна. Ахын гаран дээр шивээс юу вэ соён буу гэж байна. Ахын гаран дээр шивээс их учиртай, жансантай. Тэ. Учир жантантай шивээс байгаа. Тэ. Гишүүн болох болтугай гэж хийсэн шүү хаа гэж байна. Тэгтээ зүгээр энэ бол би гоёор хүлээж авсан тийм ээ. Ингээд одоо бас эн чин юу штэ эн чин бас нэг юм эерэг юмэг бас зүгээр нь ойлгож хүлээж авна штэ би бол тий. Тэг яг одоо миний нэртэй энэ инкултууд хямртаа явахгүй л байгаа юм да. Ер нь бол хямар нь уруудад ороотод бүр уландаа шаландаа очсон. Харин би бол хямртаа яваад байгаа. За иймэрхүү байна. За ингээд
За өнөөдрийн одоо амралтын өдрийн лайв болов сайхан боллоо. Тэгээд та нартай баярлалаа. За ингээд одоо эхлээд ахаа иргэдийн төлөө нэр дэвшээд баг багаар дээшлэн шууд гişүн болно гэд дайрах хэцүү штэ ахаа гэж байна. Нямбаатарын нохой хоолны талаар яриач яхаа гэж байна. Би ярьсан штэ Нямбаатар одоо хотын даргын одоо нохооны хоолны талаар би одоо ярьсан. Намайг одоо бас барьж идэх гээд байлаа штэ. Тий яац тэр нохоо тийм хоол идэл үз гэж. Тэгээ ард түмэн одоо нохооны ч хоол олдохгүй шахуу байж хахад одоо нохоо бол тийм тансаг байлаа штэ. Амар байлаа штэ одоо тийм ээ. Азар байна одоо тэр нохоо бол нэрээ үнэхээр одоо хувь тавилантай нохоо юм аа. Жаргацсан юм аа нэрээ. Монголын ард түмнэр хооллуулаад Монголын ард түмний тийм ээ татварын мөнгө төлсөн татвар тийм ээ торгуу шийтгэл бүх юм нь одоо тэгээд тэр нохооны иж хоол болоод явж байгаад харамсаж байна тий харамсаж байна. Одоо та бидний мөнгө штэ татвар торгуул моргуул гэдэг одоо энэ ингээд одоо 5 дахин нэмсэн штэ татвар торгуул одоо өнгөрсөн штэ. Энэ зүйлээс чинь одоо тэр сайхан нохоо хоололж байна тий тансаг хоолж байна. Та бид нар тэрийг хараад баясаад алгаад ашаад одоо яах вэ тэр нь одоо нохоо гэхээрээ заавал муу хоол идэх хэрэгтэй муу ч гэх шиг үлгэрий юм яриад ингээ орж ирж илээ тэгээд тэр бүгд дээр нэр үнэхээр одоо хайран санагдсан. Тэр улсуудын тэр сэтгэхгүй бодож байгаа ярьж байгаа хэлж байгаа зүйлийг хараад тэд нар өөрснөө зайлуул тэгээд тэр нохооноос 7 дор амьдарч байгаа шүү дээ. Тэр Нямбаатарын нохооноос 7 дор амьдарч шүү дээ бид нар. Ойлгож байна уу? Нямбаатарын нохооноос 7 дор бид нар амьдраад байна шүү дээ. За ийм байна. Шивээс нэмсэн юм уу андаа гэж. Нэмээгүй шүү дээ андаа. Зүгээр нөгөө шивээс мар байдгаараа байж байгаа. Тэгээд за энэ минь бол яах вэ? Энэ нөгөө багын жоохны одоо нөгөө шивээс одоо хөгжөөгүй юм уу байлаа шүү дээ. Би нөгөө нэг юм гар зүгээр одоо ингээд нэг юм хүүхэд бах та. Тэгээд ингээд зурцсан. Тэгээд одоо энэ минийг арилгуулъя гэхээр эн чи бас яах вэ? Одоо багтаа хийсэн юм чинь за тэгээ яах вэ? Тийм ээ. Нөгөө шивээс бол байгаа. Шивээс нэмээгүй шүүгшнэ. Шивээсэнд бол дуртай. Шивээс бол урлаг. Тэ шивээс бол урлаг. Би шивээс нь дуртай. Ер нь бол одоо энэ гар дээр бас нэг юм гоё шивээс хийлгүүл бас гоё баха. Ер нь энэ бугуй булчин энэ хаваараа хийлгүүл зүгээр. Энэ одоо энэ бие хаагаараа ингээд хийлгчээр би ч нөгөө нэг өмсгөл зодог шуудаг их өмснө. Тэгэхээр нөгөө өмсгөл зодог шуудагн дээр нөгөө шивээс энэ төр чинь жаахан муухай харагддаг байхгүй. Тэгэхээр одоо нөгөө чээж мэж энэ нуруу тийм ээ энэ дал мөрөн дээр ингээд шивж бас болохгүй болчиход байгаа байхгүй. Гүр яг энэ одоо тий шуу бугуй муган дээр бол ингээд шивгэд бол асуудалгүй шүү дээ. Нэр гой шивээс хийдэг юм бол нэг саахан шивээс хийж өгвөл одоо бас хямрын тун саахан баярламаар шүү. Саахан шивээс хийдэг юм бахан бол энэ саахан гар шуун дээр бас нэг тийм ээ Монгол одоо ахуйтай холбогдлолтой юм гой шивээс хийлгмээр л байна. Гэдгийг бас дамжуулчих тий. Татвараас илүү Монголын баялаг нохоог тэжээж байгаа л гэж чинь. За тэр үнэн шүү тий. Тэр үнэн шүү. Энэ хүн бол маш их ухаантай хүн байна. За ингээ өндөрлөе. Одоо өг олдож өхөр холдлоо. Тэгээд баярлалаа. Лайвтай мань хоноосонд баярлалаа. Хямар лайванд орж ирж хямар лайвыг сонсож үзсэн та бүхэндээ баярлалаа. Сайн сайхныг үсэе. Тэгээд одоо дараагийн лайвуудаар уулзъя. Эцэст нь хэлэхэд одоо тийм ээ. Одоо хоёр дүүгийн маань одоо тэ засварын газрыг зориод очоорой. Үнэхээр сэтгэлээрээ хийж чадж байна. Үнэхээр одоо харьцаа хандлага сайхан байна. Үнэхээр чанартай хийж чадж байна. Сэтгэлээрээ хийж байна. Ийм залуучуулаа бид нар дэмжих ёстой. Тий. Ингээд одоо сайхан очоод тий үйлчлүүлээрэ. 1000 сонсохоор нэг үз. За хямар ярьжсэн үний юм уу худлаа юм гээд миний хийг баттах гээд яваад оч. Тий. Хямар ярьжсэн энэ үнэн яриад байна худлаа попродоно гэдгийг тэнд очоо шалгаад үзээрэй. Хоёр дүү бол таныг найрсгаар хүлээж аваад маш түргэн шуурхай таны цаг завыг хэмнээд тий найрсгаар үйлчлээд ингээд одоо сэтгэлээрээ үйлчлээд ингээд өгдөг ийм хоёр залуу байна. Би бол одоо цааш зөв зүйтэй лайвыг бол дандаа хүргэн тий зөвл одоо тэнд бол амаржин хямдхан байна. Би хэлсэн хямдхан байгаа. Энэ гадуур одоо сольж байгаа амаржинуудыг та нар судлаад үзээрэй. Тэнд очиод үнийг асуугаад үзээрэй. Хямдхан байна. Тийм учраас одоо эдийн засаг болон одоо энэ цаг хугацаагаа хэмнэсэн ийм зүйлүүдийг цогц нэг дороос аваал гэж
хамтдаа лайв хүргэсэн. За тэгээ лайвтай хонтонсонд баярлалаа та нартай. Сайн сайхныг хүсье. Хэмрэн дэдийг хүсье. Монголчууд хэмэртэй. За баярлалаа.